Тэгээд би гол нь юу яасан? Энэчнээс би нэг юм ухаарсан. Зөв багшаа зөв юугаа талж ертөнцийг бол хүн болгон таньж мэдгүй. Хэний зөв буруу яваад байгааг олохгүй. Тэгэхээр зөв багшаа олж зөв газараа ирүүл зөв байдаг. Тэгээд дээрэс нь би яг тэгж л бодсон байхгүй. Зөв газараа зөв багшаагаа явал та цагаа санхугаа хийнэ. Дээрэс нь юу яах хэрэгтэй байхгүй. Тэгээ ийм их өндөр тэгээд одоо төвшний хүмүүс чинь одоо би л байгаач бишрэл байгаа. Яаж ямар хөрөлөрхөл. Ийм өндөр төвшний тэгээд дээрэс нь ингээд ийм хүмүүс чинь маш зөв чиглүүлт юм байна. Тэгээ яг хүний болохгүй байгаа асуудлыг хэлээд тэгээ тэр хүн замаа болоод чигээ болоод явчихаар яг зөвлөх ойлтолтой орох гэдэг. Тэгэхгүй болохгүй хүмүүс юу яхаар би нэг анхны хой хүний хөгжил гэсэн шүү дээ. Тэдний нэг жоохон охтууд идэх хөхгүй найзагтууд. Тэгээд яасан чинь буруу хүний яатсан чинь нөгөөдөл чинь бүр зарим буруу тишгээ яадаг гэнэ. Тараас нь татж чангаагаад яадаг ч гэнэ. Амар сонсогдоод. Зөв. Та ер нь далд ертөнц хизээнээс сонирхож эхэлсэн байна. Би 4 жилийн өмнөөс хүүхдээ харж агаад гэртээ байж ах орондороо хой хүний хөгжлийн сургалтанд орж суулаа гэж одоо суусан чинь тэр нь далд ертөнцийн хичээл болж таарсан. Тэрнтэй ч зэрэгцээд манай гэр бүлд маш том одоо зовлон бэрхшээл юм тулгарсан. Тэгээд яг тэр үеэс ч далд ертөнц рүү орсон. Тэр үеэс ч миний сүнс сэрсэн гэж би ойлгоод байгаа. Одоо энэ сүнсэн сэрсэн хүмүүс чинь одоо нэг амьдралд нэг асуудлууд тулгараад тий эсвэл одоо нэг янз янзын шахаачлалаас өөрөө янз янзын асуудлууд дагуулдаг шүү дээ тий. Тэгээд та ерөөхдөө тэр үеэс ирсэн гэж өөрийгөө үзэж байгаа юм шүү дээ тий. Тий би яг тэгж бодсон. Тэгээд өргөөн дээр ирээд асуусан ч багш ийсэн ч таарсан би ч ер нь тэгж бодсон биднийх их таарсан. 4 жилийн өмнөөс л юм байна. Хүүхдээ хараад гэртээ байж байхдаа сургалтууд нэг сонирхож эхэлсэн байна шүү дээ тий. Тэгээ нэг хувь хүний хөгжил гээл өөрийгөө хөгжүүлмээр санагдаад. Гэртээ ингээд зэврээч гүмс ингээд хувь хүний хөгжлийн сургалтанд яваад орлоо гэсэн чинь яг үнэн чанартаа сүнслэг сургалт байж таарсан. Тэгээ бүх юмны бүртгэл нь ч таарсан юм уу. Тэгээ тэр үеэс ч зовлон бэрхшээл учраад сүнс маань сэрсэн гэж ойлгож байгаа. Тэрнээс хойш би олон янзын пэстерээс чим уншин зөндөөж подкаст сонссон. Дээрээс нь би олон сургалтаар явсан. Тэгээд би энэ сургалтанд орж ирээд би ер нь энэ 4 жилийн хугацаанаас ч тэр энэ сургалтанд орж тэр би нэг юм ойлгож ухаарч байна. Тэр нь болохоор зөв багшаа олно гэдэг чинь их чухал юм байт юм байна. Энэ нь болохоор хүний маш цаг хугацаа дээрээс нь эдийн засгийн хэмж өгдөг юм байна гэдгийг ойлгож байна. Дээрээс нь зөв багш гэдэг маань зөв багшийг би хоёр янзаар тайлбарлая. Нэгдүгээрт бол өөрөө маш чадaltaй байд юм зөв багш гэдэг чинь. Маш чадaltaй. Өндөр дээд түвшний ерөөсөө одоо энэ засж байгаа хичээл дээр заслаг болгоноос хойш нөрөн шал өөр болсон шүү. Дараа нь тусад нь ярьж өгье. Нөгөө дээгүүр хүний яг за энэ болохгүй юм чи энэ замаар яв инг гэд бүгдийг хэлээд өгчдөг. Тэгээ зөв замжилдаг, аюулгүй замжилдаг хүмүүсийг хэлдэм байх шүү. Зөв багш гэдэг нь би тэрийг бодож хэлж байгаамаа. Зөв. Одоо сүнслэг сургалтууд бол ингээл зөндөл байна л да тий гадуур. Би бас яг тэгж боддог байхгүй юу. Одоо нэг газар очлоо, ерөөсөө нэг юмн дээр очиод яг нэг зөвхөн нэг одоо тий хэсгийн л заадаг. Дахиад өөр багш дээр очих ч юм уу. Ингээл сургалт дамжаа яваад идэх хүмүүсийг би мэднэ л тий. Тэгээд тэр нь ингээд дуусшгүй ингээд үргэлжлээд ингээд байдаг. Энэ бодлын эзэн подкаст, бодлын эзэн сүнслэг сургалтын маань
ганц гол юм нь болохоор тэр бүх юм нь өөрт нь байдаг. Тийм. Тэрнийгээ бүх юмаа өөрөө олж авах тэрэн дээр нь л арга замыг ингээд чиглүүлээд өгчөж байгаа. Тэр нь хүн өөрөө өөртөө тэгээ дотоодоо мэдрээд эхлэх юм бол өөрөө чааш ингээд аваа явчт юм байна гэдэг эцсийн тэр бариант тэр эцсийн нэг юм хэлээд өгчөж байгаагаар надад бас амар таалагдчихсан байхгүй. Яг үнэн шүү. Тэгээ манай багш нарын юу болохоор аюулгүйгээр бид нарыг замчилж байгаа байхгүй юу? Тэгээд хүмүүс чинь энэ хугацаанд маш их юм мэдэрч гин, сурж гин, амьдрал нь сэтгэл санаа бүх юм маш дээрдэж гин. Мэдрээгүй юмаа мэдэрлээ. Сонсоогүй юмаа сонсч гин. Маш их чадaltaй, маш их өндөр чадвартай гэдгийг гараад нэр үнэхээр гайхаж биширч гин. Өөр сургалтууд болохоор одоо ээж ярьж болох эсвэл яг өөр сургалтуудыг бид нар бол үүсгээгүй. Тэд нар бол өөрсдийнхөө сургалтыг явуулж байгаа. Гэхдээ яг нөгөө хоёул ингэж сайн ярьдаг шиг яг тэр хүнийг өөрлөн сайхан чиглүүлж байгаа боловч яг цаана нь те ингээд дахин сурахааргүй сургалт хийсэд байхгүй зөвхөн дотоод руугаа ороод те өөртөө ажиллах эцсийн тэр юм хэлээд өгдөгөрөө те замчлаад чиглүүлж өгдөгөрөө илүү даваа талтай байгаа даа тийм. Миний хувьд бол би бүр яг хамбаа багш хэлдэг өнөө. Миний хувьд би бүр сургалт явсараа би бүр сүултээ бүр төөрч. Сүултээ юу яриад байгааг нь ч ойлгохгүй. Тэгээ нэг сонин яриагаар ярьдаг. Тэр хүмүүсийг өгөөсгөж байгаа биш олж авдаг өмнө олж авдаг бах. Миний хувьд би бүр төөрч. Итгэлээч алдсан байсан чи хацтай. Миний таньдаг ихч маань надад санал болгоод ээш орж ирсэн чинь маш зөв юм болсон. Танай таньдаг ихчин бодлын эзэн сургалтыг эргээд мэднэ манай ихч бас сууж исэн. Мэдээж танд санал болгосон биз дээ тийм. Сууж исэн оюутай юм билээ. Манай төгсөгч юм билээ. Зөв. За тэгвэл тэгээд сургалтанд орж ирээд сургалтанд сууснаар таны амьдралд гарсан өөрчлөлтүүдээс та жишээ болгоод нэг. Би нөгөө 4 жилийн өмнө сүнс ирсэн гээд би тэрнээс хойш ерөөсөө уучраалгаа байгаад төөрөөд. Тэгээд нөгөөх маань ерөөсөө аргаа олохгүй болт гэдэг юм болов. Над дээр илэрсэн илэрлэл нь болохоор би маш гүн айдас татсан байсан. Өглөө босоход ч бүх ингээл нартай өдөр байсан ч ер нь наргүй өдөр гэж юу байх вэ? Бүх юм харанхуй юм шиг. Бүх юм хар бараа. Аз жаргал баяр хөөрч байхгүй болсон юм шиг. Тэгэл дандаа бүх юм найдас бүрхсэн байсан. Тэгээ ингээд зүв зовмоо олохгүй болохоор цаанаас нь тэгэд идэв юм шиг үлээ. Тэгээ энэ Батлын сургалтын сүнслэг сургалтын төвдөө орж ирээд би анхан дундын 7 хоногт орж ирээд багш манд засал хийсэн. Засал хийсэн өдрийн орой унтлаа өглөө бослоо шал өөрүүлж эхэлсэн. Би хөнгөн болж эхэлсэн, сэтгэл санаа маш дээр болж эхэлсэн. Тэгээд би 7 хоногийн сургалтандаа суугаад за ерөөсөө дахиад гүнзгий шатандаа орё гэсэн гүнзгий шатанд бол нэр үнэхээр гайхамшигтай. Манай хүмүүс бүр зарим нь задраад бүгдээрээ ерөн хөгжиж байна. Яг мэдрэхгүй байгаа хүмүүс гээд эн чи яг ингээд нэг гараар барьж би гарт баригдаж нүдэнд харагдахгүй юм байсан ч гэсэн энэ олон багш нар чадaltaй багш нарын донд аюулгүй бид нэр тэгээд бүгдээрээ ингээд өөрөө баг дотор нь орсон юм шиг мэдэрч тэгээд бид нэр бүр өөрсдөө ерөөсөө мэдрээгүй юм гэж байхгүй те. Миний хувьд бол одоо өдөр ирэх тусам сэтгэлч хөнгөрч ийн, би ч хөнгөрч ийн. Тэгээд өөрсдөө ерөөсөө бид нэр юу яасан дөө хүн болгоно л одоо чад юу лээ өөрийнхөө чадал юу лээ өөрийнхөө авах хэвээр Тэгээ өөрийнхөө нөгөө өгдлөөр өөрсдийнхөө нөгөө чадамжуудаа нээгээд л явж байгаа шүү. Хүн болгоо өөрсдийнхөө юмнуудыг нээсэн дээ. Тий. Манай нөгөө сургалтын маань одоо гол нэг зарчим байдаг л да. Бид нэр одоо ингээд 21 хоног
сургаад гаргалаа тий. Тэгээ одоо ерөнхийдөө сая бас нэг хэсэг өргөн дээр ажлуудтай тэгээ сургалтууд маань жоохон давхцчихлаа. Тэрнээс бол одоо өмнөх төгсөгчтэй тий байнгын нөгөө нэг эргэх холбоотой нэг л манай сургалтаар төгсөөд гарсан бол эргээд хурж ирээд тий одоо яг төлбөө авж байгаа юу чадахгүй байгаа юу тий одоо нөгөө бас нэг асуудлууд гарч ирж шин нөгөө бас л сураагүй юмнууд бас нэрсэрээ гарч ирж лээдэг тий болгон чинь төгсөө явцсан яар дээр тэгээд бас нэг завгүй ажил төрлөө хийхгүй хийж явж байгаад нөгөө нэг төлөмөл бас авч чадахгүй нөгөө байхлаар чинь бас юм чинь нэгээд нөгөө нэг багасч ирж байгаа шин нөгөө мэдрэмж энэ. Тэр мөрнийг ингээд өшөө ингээд сайжруулад асуух барих юм дээр бид нар бол цаашдаа бол ингээд нээлттэй ингээд явагддаг. Тэрэн дээр маш талархалтай байгаа. Одоо ингээд төгсөөд дуусчаар бид нэр яах юм болоо гэсэн чи эргэх холбоотой байж болох юм байлээ. Эргээд одоо яг тулгамдж байгаа одоо ингээд цаашаа өгчөөд явхаар ч бас янз бүрийн жижиг сажигч болтгоо асуудлууд эсвэл асуултууд гарах байх л та. Тэгэхээр эргэх холбоотой яана гэдэг нь бас их талархалтай байгаа шүү. Манай сургалтаар дуусаад ангаараа гарч байгаа тэр ангаараа тэгэл сайхан цагаан товлол өргөн дээр өдрөө цагаан товлол хурж ирэл хоорондоо сайхан ярилцаа багш нараа сайхан зөвлөгөө аваад те ингээ явж явах юм бүрэн боломжтой байгаад байдаг. Тэрэн дээр их талархалтай байгаа. За өнөөдөр ингээ сайхан өөрийнхөө те гарсан өөрчлөлтийн талаар сүнсний далд ертөнцийн замлаар явж халуун сайхан яриа өрнүүлсэн их магчтай дахин талархъя. За гэлээ. За өнөөдрийнхөө подкастыг ингээд өндөрлөё.